Сайн байцгаана уу. За эрхэм үзэгч та бүгдийн үдшийн амгалан айлтгая. Өнөөдөр 2026 оны 4 сарын 8-ны лав гараг. За Америкийн нийслэл Вашингтон дэс явтноо шөнийн 9 цаг 30 минут болж байна. За өчигдрийн мэдээгээр Иран Америкийн хооронд тохиролцоо хийж 2-7 хоногийн хугацаанд гал зогсоосон гэж мэдэгдэж байсан. За үүнийг бол мэдээж Трампын засгийн зүгээс албан ёсоор за мөн Ираны засгийн газрын зүгээс мөн албан ёсоор тус баталгаажуулсан за ийм мэдээлэл. За мөн энэхүү Иран хэлэлцээрийг зуучилсан гэх Пакистаны ерөнхий сайд зэрэг албаны хүмүүс энэхүү гал зогсоох хэлэлцээрийг амжилттай боллоо гэсэн ийм мэдээллийг бол хийж байсан. За үндсэндээ өчигдрийн гал зогсоох хэлэлцээрийн үндсэн агуулга бол 2-7 хоногийн хугацаанд гал зогсоож. За ингээд энэ хугацаанд хоёр талаас тавьж байгаа саналуудыг ярилцаж хэлэлцэнэ гэсэн ийм нөхцөл тавьсан байдаг. За тэгвэл Трампын тогтоосон эцсийн хугацаа дуусахаас үндсэндээ 1 цаг орчмын өмнө болсон энэхүү тохиролцоо бол маш хэврэг байж болохоор ийм яриа хэлэлцээр болсон гэдэг нь бол өнөөдрийн байдлаар тодорхой болж байна. За энэхүү гал зогсоох хэлэлцээр бол тийм ч найдвартай биш байж болохоор ийм мэдээ гарсан дээрээ өнөөдөр тухайлбал за нефтийн үн баг зэрэг өссөн дүнтэй харагдаж байна. За өчигдөр бол бид ярьж байсан нефтийн үн бол урд өмнөхдөг харьцуулахад бол бараг 20% огцон буурч байсан бол за өнөөдөр баг зэрэг өсөлттэй 7 орчим хувийн өссөн ийм дүнтэй харагдаж байна. За өнөөдрийн олонний анхаарлыг татаж байгаа үндсэн гол мэдээ бол үндсэндээ Ираны тал бол анхны толгойж байсан даргуун нөхцлөө бол Америкийн тал хүлээн зөвшөөрсөн мэтээр ярьж ухуулж байгаа. За үүний ч улмаас хормозын хоолойгоор өнгөрч байгаа хөлөг онгоц тотмоос үндсэндээ татвар авж байгаа. За ингээд энэ татварын мөнгийг бол Оман улстай хамтарч эзэмшгээр. За улмаар энэхүү өнгөрч байгаа тээврийн хэрэгслүүдийн төлбөрийг бол нэг бол крипто валютаар юм уу? Үгүй бол хятадын юанаар хийх шаардлага тавьж байгаа тухай. За ийм мэдээллүүд хэвлүүдээр мэдээлж байгаа. За үүнтэй холбоотой өнөөдөр гарч байгаа мэдээ бол Америкийн газрын тосны компаниудын зүгээс за цагаан ордонд хандаж хормозын хоолойг төлбөртэй болгож байгаа нь Америкийн газрын тосны компаниуд ирэх ашигт нийцэхгүй гэсэн шаардлага өргүүлсэн тухай мэдээлж байна. За эндээс үзвэл Ираны тал хормозын хоолойгоор өнгөрч байгаа хөлөг онгоцуудаас хатаас татвар авч байгаа гэдэг нь бол үнэндээ батлагдаж байгаа гэсэн ийм тайлбар явж байгаа. За тиймээс өчигдрийн Ираны талын зөвшөөрсөнчлэн хормозын хоолойг Иран улс бүрэн чөлөөтэй нээсэн эсэх ийм мэдээлэл бол бүрэн баталгаажихгүй ийм байдалтай байлаа. За тэгвэл өнөөдөр бол үндсэндээ Израиль улсаас Ливанд явуулж байгаа зэргийн ажиллагааны улмаас Иран улс энэхүү өчигдрийн гэрээнээс гарна гэсэн ийм мэдээллийг бол хийж байна. За Иран улсын хувьд бол өчигдрийн Америк Ираны тохиролцоо бол Ираны тал болон Ираныг дэмжигч бүлгүүдийн эсрэг гал зогсоох ийм нөхцөл байсан гэдэг. За тиймээс Израиль улсын хувьд галаа зогсоохгүй Хезболла бүлгийн эсрэг цохилтыг Ливанд явуулсан нөхцөлд энэ нь бол гал зогсоох гэрээг зөрчсөн гэж үзнэ гэж мэдэгдэж байна. За тиймээс үүний хариуд Иран улс хариу арга хэмжээ авахд бэлэн удмаар хормозын хоолойг хаана гэсэн ийм сүрдүүлэг хийж байна. За тэр ч байтугай одоо гарч байгаа мэдээлэлээс үзэхэд бол хормозын хоолойг иранчууд хяналтанд авсан байгаа. За ингээд хөлөг онгоцоо чөлөөтэй нэвтрэхгүй байна. Зөвхөн бол зөвхөн Ираны цэргийн газраас зөвшөөрөлтөй цөөн тонны онгоц. За гол бол хятадын хөлөг онгоцууд нэвтэрж байгаа тухай мэдээ байна. За мөн зарим нэгэн мэдээллийн хэрэгслүүдээр бол Иран улс хормозын хоолойг дахин хаасан гэх мэдээлэл байгаа. За энэ бол үндсэндээ Израиль улс дайн эхэлснээс хойш Ливан улсад урд хожил байгаагүй. За маш өргөн цар хүрээтэй агаарын давталгаа хийсэнтэй шууд холбоотой. За Израиль улсын хувьд өнөөдөр орон нутгийн цагаар өчигдөр болж байна.
10-аас 15 минутын орчимд нийтдээ одоо 100 гаруй одоо байг харуулж одоо устгасан гэдэг. За үүний улмаас Ливаны одоо энгийн номхон иргэд шархтаж бэртэж зам өргөдсөн гэдэг мэдээллийг бол тус орны одоо ерөнхий яамны зүгээс хийж байгаа. За тиймээс үүнийг Иран улс галз зогсоох хэлэлцээр одоо зөрчсөн гэж үзэж өчигдрийн яриаг хэлэлцээр үндсэндээ одоо хүчингүй болж байгаа шиг байна. За үүнтэй холбоотой мөн одоо үйл явдлууд Америкийн дотоодод өрнөлөө. За үүнтэй холбоотой дэд ерөнхийлөгч JD Vance-ны яриаснаар үзэхэд бол өчигдрийн яриаг хэлэлцээрт одоо Израиль улс, Ливан ямар ч хамаагүй за ийм зүйл байгаагүй гэсэн ийм мэдээллийг бол хийж байна. За мөн цагаан орны зүгээс бол Ираны тал одоо өөрийн анхны тавьж байсан 10 одоо заалттай нөхцөлийг Америкийн тал одоо хүлээн зөвшөөрсөн мэтээр одоо мэдээлж байгаа. За буруу ташаа ойлголт юм а гэсэн ийм мэдээлэл бол хийж байна. За тиймээс нэг талаас Иран улс одоо Израилийн явуулж байгаа зэргийн ажиллагааг одоо эсэргүүцэж за энэ нь бол Америк Ираны хоорондын галз зогсоох хэлэлцээрийг одоо зөрчсөн гэж үзэж улмаар хормоцын хоолыг хааж за ингээд өнөөдрийн байдлаар одоо Арабын нэгдсэн Эмират зэрэг одоо булангийн орнууд руу бас одоо пуужин харуулж байгаа тухай ийм мэдээлэлүүд бол одоо олонний анхаарлыг татаж байна. За харин нөгөө талд Америк нэгдсэн улсын хувьд бол одоо Израиль болон Ливан, за Хезболла зэрэг бүлгүүдийн одоо хоорондын зөрчил, Иран, Америкийн хоорондын галз зогсоох хэлэлцээрт ямар ч хамаа байхгүй гэсэн ийм одоо байр суурьтай байна. За ингээд ямар ч тач өчигдрийн байгуулсан галз зогсоох хэлэлцээр бол үндсэндээ 12 цагч бололгүй. Ийхүү одоо нуран онж магадгүй нөхцөл байдал үүсэж байна. За дэд ерөнхийлөгчийн мэдээллээс гадна мөн Америкийн батлан хамгаалах яамны сайдын хийсэн мэдээлэл бас олонний анхаарлыг татаж байна. За батлан хамгаалахын сайдын хувьд бол Ираны одоо баяжуулсан уран бол өчигдрийн яриаг хэлэлцээрт ямар ч хамаа байхгүй. Тиймээс Америкийн тал бол одоо ямар ч үнээр хамаагүй Ираны одоо баяжуулаад байгаа бүх уран за баяжуулсан ураныг одоо авна гэдэг ийм мэдээллүүд бол хийлээ. За тиймээс эдгээрээс товчхон дүгнж үзэхэд бол үндсэндээ Персийн болоонд үүссэн одоо дайны гал за тийм ч амархан одоо хэн нэгний амаар шийдэгдэхгүй гэдэг нь ойлгомжтой болж байна. За ямар ч тач батлан хамгаалахын сайдын энэхүү мэдээлэл хийж явахдаа зэрэгцээд бол хэвлүүдээр орж байгаа бас нэг мэдээ бол Америкийн зүгээс Персийн болоонд одоо явган цэрэг татан төлрүүлэх ажиллагаа бол одоо үргэлжлэж байгаа тухай ийм мэдээ байна. За хэвлүүдийн таанаж байгаас үзэхэд Персийн болон орчинд бол нийтдээ Америкийн одоо 50,000 орчим одоо явган цэрэг төвлөрсөн тухай ийм мэдээлэл байгаа. За тиймээс Америкийн тал бол үндсэндээ одоо бие төлөвлөгөө буюу за тухайлбал өчигдрийн байгуулсан галз зогсоох хэлэлцээр одоо амжилтгүй болсон нөхцөлд за дахин одоо цэргийн ажиллагаанд шилжихэд одоо бэлдэж байгаа гэдэг нь тодорхой болж байна. За ямар ч тач Америк Ираны галз зогсоох хэлэлцээр яриа үндсэндээ амжилтгүй болж байгаа. За ийм мэдээллийг бол дэлхийн улс орнууд янз бүрийн байдлаар хүлээн авч байгаа. За тэдгээрийн дотор Персийн болоонд болж байгаа дайн дайжин за энэхүү яриаг хэлэлцээр үндсэндээ одоо хүчингүй болж байгаа зэрэг асуудлуудад Оросын улбаны улсын хувьд маш одоо баяртайгаар хүлээн авч байна. За тухайлбал Оросын улбаны улсын аюулгүй зөвлөлийн дарга за ерөнхийлөгч асан Медведевийн хийсэн одоо мэдээллийг таахан харж байгаа. За Медведев хэлэхдээ бол Иран улс бол одоо цөмийн зэвсэгтэй гэдгээ бол баталлаа. За энэ цөмийн зэвсэг бол үндсэндээ хормозын хоолой гэдэг нэртэй юм байна. За энэ цөмийн зэвсэг бол үндсэндээ одоо үр дүнтэй бөгөөд хинч одоо устгаж чадахгүй ийм одоо найдвартай зэвсэгтэй улс юм а гэсэн ийм утгатай мэдээллийг бол хийж тавлж байна. Дашин дөрөвд Оросын улбаны улсын хувьд бол энэ дайнаас хамгийн том одоо хожиж байгаа орны нэгд зүй ёсоор тооцогдно. За нэгдүгээрт мэдээж газрын тосны одоо хонслын улмаас улс орнууд Оросын улбаны улс руу за хоосон ховонгаа санжигнуулж одоо хурж очиж байгаа бол за дэлхийн зах зээл дээр одоо эдийн засаг газрын тосны одоо шок үүсгэхээс сэргийлж за нөгөөтэйгүр Путиний шахалтанд орсон Трампын хувьд Оросын улбаны улсад тавиад байсан за газрын тосны борлуулалтын одоо зарим хөргийг одоо тусалж байгаа зэрэг үйл явдал болж байгаа. За тиймээс Оросын улбаны улсын хувьд өдөрт наад зах нь одоо 150-аас дээш сая долларын одоо орлого олж байгаа тухай ийм мэдээлэл байна. За ийхүү Оросын холбооны улсад маш ашигтай алхмуудыг одоо удаа дараалан хийж байгаа Трампын хувьд
За Путиний хүслийн жагсаалтанд байж болох дараагийн сэдв рүү өнөөдөр Трамп бол орлоо. За энэ бол үндсэндээ НАТОг таран бутаргаж Америкийг НАТОгоос гаргах ийм сэдвийг өнөөдөр ерөнхийлөгч Трамп бол ярьж эхэллээ. За та бүхэн өнөөдөр нэг цагийн өмнө Трампийн хийсэн мэдээллийг харж байна. За Трамп хэлэхдээ НАТО бол биднийг хэрэгтэй үед бидэнд туслаагүй. Цаашдаа биднийг шаардлага үүссэн нөхцөлд НАТО бол бидэнд туслахгүй гэдэг. За ийм мэдээллийг хийгээд та бүхэн Гренландыг санаж байгаа үстэй гэсэн утгатай сүрдүүлсэн ийм мэдээллийг бол хийлээ. Ямар ч тач Трампийн өөрийнх нь эхлүүлсэн дайн зөвхөн эхэлж байгаа энэ цаг мөчид НАТОг онилсон ийм алхам хийж эхэлж байна. За энэ мэтээр Трампийн засгийн газрын болон Трампийн хийж байгаа ярьж байгаа үйл ажиллагааг бол зөвхөн болж өнгөрсөн хойно боллоо гэж мэдхээс таамаглах боломжгүй байна. Тиймээс ямар ч тач маргааш өглөө босоход ямар үйл явдал болсныг бүгдээрээ харах үлдэж байна. За ингээд өнөөдөр орооны товчхон мэдээг өгөр өндөрлж байна. Маргааш мөн болж ирэх үйл явдлын мөрөөр товчхон мэдээгээр дахин уулзъя.